Эрхэм хөндөт овсчуудаа эрхэм хөндөт цагаан архан сумыг зорон ирсэн зочид төлөөлөгчд нутгийн уугуул суугуул иргэдэ ардын өвсгөлийн 102 жилийн их Монгол улс байгуулагдсны 800 хэдэн жилийн Овс аймгийн цагаан архан сум улсын байгуулагдсны түүхэн яруу алдарт 100 жилийн од зориулсан Итгэлт илжигчүүд төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж цагаан архан сумынхаа нийт залуучууд хүүхэд багчууд ахмад эдэрчүүдэд зориулан хүндэтгэн зохион байгуулж буй асуулт хариулт ааха тэмцээн энхүү эхлэхэд бэлэн боллоо. Ингээд эрхэм оролцогчдод 3 одон тэмдэг өгсөн байгаа. Нэг оролцогч 3 асуултанд бүдэрсэн тохиолдолд тэмцээнийг орхих болно. Ингээд тэмцээнд оролцогчдод амжилт хүсье. Энэ удаагийн Итгэлт илжигчүүд төрийн бус байгууллагаас сумын 100 жилийн од зориулан эрхэм наадамчдаа бэлэг болгон барьж буй ааха тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Ингээд эрхэм оролцогчдод бүртгэл ёсоор 20 оролцогч оролцох ёстой байгаа. Оролцогчдод за эхнээс дистараагаар нэг тоолчих. Яг хэд байгааг үзчих. Цаашаа эргээд тоогоод амжуулаад явчих. Зөвхөн тоогоо үзүүлдэг. Энэ яг 50 хөө орох хэрэгтэй байхгүй. Тэгээ тэрийг үзүүлдэг. За тоогоогоос шилжүүл яваад байгаа. За энэ удаагийн анхаа тэмцээнд 10 жилийн сургуулийн 10 сурагч, за ахмад настан 10, малчид уяачдын төлөөлөл 10, за ховын хвшлийн байгууллагуудаас 10, за ингээд бол нийтдээ нэг 50 оролцогч оролцсон тоглох ийм асуулт хариултын тэмцээнийг бид бүхэн эхлүүлэхэд бэлэн болсон байна. Нийт хэд вэ? 38. 39 юм уу? 39 юм уу те? За 39 байгаа учраас 50 хүртэлх хүн оролцох боломжтой. За тэгэхээр яг эндээсээ соёлтойгоор зохион байгуулалтанд ор. За Баянбат нэмэгдээ гэжсэн те. За оролцох хүмүүс нэмэгдээ явчих. Сая хүлээлгсэн хүмүүс 2 сурагч бас хүлээлгсэн байгаа. За энэ уршигаа зогсчих. За ингээд 3. За тийм болохоор аль болох хүмүүсээ бас жаахан явуулчих болно. За жамих оруулаарай. За ингээ хэд болж байна? 45 болсон. За нэг хүн сур арвчаад ирнэ гэсэн тийм ээ. За ингээд Баянбат ороод өөр одоо оролцох хүмүүс байвал 2-оос 3 зэргийн тоонд оролцож болох юм байна. За хүлээжсэн хүмүүс маань орчие. За ингээ нийтдээ бол 50 хүртэлх хүн орох ёстой байгаа. За асуултыг маш анхааралтай сонсно. За 1-2 удаа л хэлнэ. За тэгээд 3 секундын хугацаанд за нэг асуултанд хүн хариулж чадахгүй байлаа гэж үзэхэд тухайн асуултанд 10 хүн яваад 10 хүн хариулж чадахгүй байх тохиолдолд яагаад гэвэл насны ангиллаар 10-10-ыг гээ тооцсон байгаа учраас 10 хүн хариулж чадаагүй асуултыг дараагийн асуултыг уншина гэсэн үг. Ойлгомжтой юу? Тий, асуултаа солино гэсэн үг. За ингээд өнөөдрийн ааха тэмцээн эхлэхэд бэлэн болсон. За ерөнхийдөө бол наадамчин олны төв асрын өмнө харагдаж байгаа учраас бид бүхэн бол соёлтой оролцох хэрэгтэй байгаа. За асуулт 1 наадамчдаас тухайн оролцогчид асуултын хариултыг хэлж өгөх юм уу? Хойно урдаасаа хэлэх юм асуудал гарах юм бол тухайн оролцогч шиг шууд хасаад явна шүү. Тийм болохоор бас анхааралтай соёлтой байгаараа гэдгийг уриалмаар байна. За энэ урдуур дундуур гүйж байгаа хүүхдүүд болоороо. Энд байгаа сурагч гараар ах та. За та хэд маань дэмжиж байгаа хүний сайхан хоолоос хараа байж. За. За асуулт номер 1 асуултыг уншин анхааралтай сонсоорой. Овс аймгийн цагаан архан сум хэдэн онд үүсэн байгуулагдсан бэ? 1923. За баярлалаа. За тойроо. Эхний асуултыг за манай оролцогч үзэгчид маань бас одоо сайхан хаалга ташаад явчаарай. За ханг өхий магтаалыг хэн зохиосон бэ? 1 2 3. За иргэн. За нэг од асагдаад ийшээгээ нар зүв тойроод байгаараа бичлэг. За. За дараагийн асуулт ханг өхий магтаалыг хэн зохиосон бэ? 1 Дамжсараа. 2 3. За буруу байлаа. За наашаа яваад гараа. Наашаа над руу яваад гараа. За асуултыг дахин уншия. Ханг өхий магтаалыг хэн зохиосон бэ? За баярлалаа. Хэдтгэн болж байна. Ханг өхий магтаалыг хэн зохиосон бэ? За, наашаа яваад байгаарай.
Хангөхийн магтаалыг хэн зохиосон бэ? Йоо, нацагд орж. За буруу байна. Хариулт буруу байна. За хангөхийн магтаалыг хэн зохиосон бэ? За хэд хүн болж байна? Хүүхдүүд дуусаад ургалж шинээр эхлэх юм шиг байна те. За хангөхийн магтаалыг хэн зохиосон бэ? Аймаа өгч юу? За энэ асуултыг алсгалъя. За манай үзэгчид наадамчаа олон бол одоо сайн мэдэж байгаа байхаа, мэдэж байгаа бах. Тийм болохоор хариулгагүй асуултын хариултыг хэлэлгүй явна. За наашаага ойртойроо. За илжигэн алгачууд ямар хаяавчтай байдаг вэ? Ширмэл биш. За хариулт буруу байна. Болоороо хэн дуурсан бэ? За илжигэн алгачууд ямар хаяавчтай байдаг вэ? Халахын хаяа маалахын хөх хаяавч та. За баярлалаа, хариултыг авлаа. Баяр хүргэе. Алгадаши. За цагаан архан сумно маш амархан асуулт байна. Хэдэн багтаа вэ? 4. За баярлалаа, хариултыг авлаа. За 3 цагаан хайрхан хэдэн хөхий гэдэг вэ? 33. За баярлалаа, хариултыг авлаа. За дараагийн асуулт ойртой зогсож байгаараа. Ханг өхий уул далаанд өвчнөөс хэдэн метрийн өндөрт оршдог вэ? 1000. За худлаа байлаа. Нэгдэх хүн явсан. За ханг өхий уул далаанд өвчнөөс хэдэн метрийн өндөрт оршдог вэ? За хариулт байхгүй. За наашаага ойртойроо. За асуултыг сонсож байгаа. Ханг өхий уул далаанд өвчнөөс хэдэн метрийн өндөрт оршдог вэ? 1800. За худлаа байна. 4 дахь хүн явсан. Ханг өхий уул далаанд өвчнөөс хэдэн метрийн өндөрт оршдог вэ? 4000. За худлаа байлаа. 5 дахь хүн явсан. За өөрөө саналаараа өгчөж байгаа юм байна. За ханг өхий уул далаанд өвчнөөс хэдэн метрийн өндөрт оршдог вэ? 1700. За худлаа байлаа. 6 дахь хүн явсан. За ерөнхийдөө бид бүхэн ханг өхий уулаараа овоглон оршдог ийм одоо ханг өхий уулын 3 талаас нь сүндэрлэн төшдөг цагаан архан өндөр ангаа. За зүүн ангаа гэсэн 3 сум байгаа. За ханг өхий уул маань төрийн дахилгад уул маань далаанд өвчнөөс хэдэн метрийн өндөрт оршдог вэ? 3000 м. За худлаа байлаа. 7 дахь хүн. За ханг өхий уул далаанд өвчнөөс хэдэн метрийн өндөрт оршдог юм бэ? 1284. За худлаа байлаа. Их тодорхой нарийн тоог хэлж байна гэхдээ. За ханг өхий уул далаанд өвчнөөс хэдэн метрийн өндөрт оршдог вэ? 9 хүн. 9 дахь хүн. За байхгүй байлаа, хариулт байсангүй. За ханг өхий уул далаанд өвчнөөс хэдэн метрийн өндөрт оршдог вэ? 3300. За энэ хариулаагүй асуулт буруу байлаа. За асуултыг үлдээе. Тэгвэл хариултыг бол хэлэхгүй байгаа. За шинэ асуулт гэсэн үг. Ханг өхий уул нь Чингис хааны аль сүлд байдаг вэ? Цагаан сүлд. За баярлалаа, хариулт амжилттай байна. Баяр хүргэе. За Чингис хааны баг атныг хэн гэдэг вэ? 1 2 3. За явсан. За наашаага яваараа. Чингис хааны баг атныг хэн гэдэг вэ? Хулан. За амжилттай хариулсан, баяр хүргэе. Чингис хатны баг атыг хулан гэдэг. За Аранхан аймгийн төвийг юу гэдэг вэ? За 1 Аранхан 2 Цэнхэр 3. За худлаа байлаа. За хариулт ирсэнгүй. Аранхан аймгийн төвийг юу гэж нэрлэдэг вэ? цэцэрлэг. За баярлалаа, хариулт амжилттай үнэн байна. Баяр хүргэе. За цагаан архан сумын анхны засаг даргын нэр хэн бэ? Мэдэхгүй шүү дээ. За мэдэхгүй гэж байна. За цагаан архан сумын анхны засаг даргын нэр хэн бэ? Гэх бодлоо. За буруу байна. За өгөөд яваараа. За цагаан архан сумын хамгийн анхны засаг даргын нэр хэн бэ? Мэдхгүй. За цагаан архан сумын анхны засаг даргын нэр хэн бэ? Лувсан. За буруу байна. 4 дахь хүн. За наашаага өөртөө гараа. Цагаан архан сумын анхны засаг даргын нэр хэн бэ? Болдбаатар. За буруу байна. За цагаан архан сумын анхны засаг даргын нэр хэн бэ? За буруу байна. За 4 дахь хүн болсноо. Цагаан архан сумын анхны засаг даргын нэр хэн бэ? Сумын гэж байгаа шүү дээ. Хоочин дарга юм даа. За буруу байна. За наашаага ойртойроо. Цагаан архан сумын анхны засаг даргын нэр хэн бэ? 7 дахь хүн. За 7 дахь хүн. За одон тэмдгээ өгөөд яваад байгаа хүмүүсээ цагаан архан сумын анхны засаг даргын нэр хэн бэ? 8 дахь хүн. Хүрс. За буруу байлаа. Цагаан архан сумын. За шууд бууж өгөөд явлаа. За 10 дахь хүн.
Та хариулж чадахгүй бол асуултыг солино. За ингээд сүүлийн хүн боллоо. За асуултыг шинэ асуулт анхааралтай сонсороо. Монголын хамгийн өндөрт оршдог сум ямар сум байдаг вэ? Ховд аймгийн дууцсан. За маш амжилттай сайн хариуллаа. Газар зүүн хичээлдээ мундаг залуу байна. Ховд аймгийн дууц сум бол одоо Монголын хамгийн өндөрлөг зэгт оршдог ийм сум байгаа. За шилийг юунаас гаргаж авдаг вэ? Модноос. 2 3 Цааснаас. байхгүй лаа. За наашгаа яваад байгаараа. Шилийг юунаас гаргаж авдаг вэ? Ховд юу? За 1 2 3 за байсангүй. 2 дахь чулуунаас. За хариултыг авъя. Элснээс гаргаж авдаг байгаа. Яг бол чулуу бол ус биш байгаа. Гэхдээ төхөлцөөсөн учраас хариултыг авъя. Гамбайхтай баярлалаа. За асуултыг анхааралтай сонсороо. Шинэ асуулт. Монголын хамгийн сүүлийн хатны нэр хэн бэ? Дандаг болсон. За баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? Дондог долом шүү дээ. За. Цаглбар гэж юуг хэлдэг вэ? Цаг тооны бичиг. За баярлалаа. Амжилт хүсье мундаг байна. Үнэхээр энэ түүх газар зүүн хичээлүүдтэй мундаг хүүхдүүд байна. За. Маш нарийн зөөлөн ноосыг юу гэдэг вэ? 1 2 3 за 3 За хариултыг авъя. Ноолуур гэдэг юм байна. За. Шинэ асуулт анхааралтай сонсороо. Хүргэний хүүхдийг юу гэдэг вэ? 1 2 3 явлаа. За анхааралтай сонсороо. Амархан асуултнууд дээр бол 3 тоолоо шууд явна. Хүргэний хүүхдийг юу гэдэг вэ? Наашгаа яваа. 1 2 3 за явъя. За хүргэний хүүхдийг юу гэдэг вэ? За хариултыг за 50% та авъя та. Хоёуланг нь хэлж чинь тийм ээ. За хариултыг авъя. За хүргэний хүүхдийг юу гэдэг вэ гэсэн асуулт байсан. За анхааралтай сонсороо шинэ асуулт. Бачим гэж ямар утгыг илэрхийлсэн үг вэ? Төвчээр. Урт. За арай л биш өндөө бачим гэж ямар утгыг илэрхийлсэн үг вэ? 1 2 За хариултыг авъя. Яаруу төгшүүртэйгээд ер нь л хэлж байна. За тэгтээ араас шуум орж ирээд байгаа шүү манайхаа. Анхааралтай байгаараа. Араас дуурайд байгаа хүмүүс болоороо. За энд бид хүн бас одоо зохион байгуулалттай ажил хийж байгаа. Өнөөдрийн анхаа тэмцээнд оролцож байгаа 50 хүнээс эхний 3 байрыг одоо шалгаруулан шагнана. За 3 дугаар байр бол одоо өргөмжлөл 200 мянган төгрөг. 2 дугаар байр буюу дид байрыг эзэлсэн оролцогч болоо өргөмжлөл 400 мянган төгрөгийн шагналаа. За тэргүүн байрыг эзэлсэн нэг оролцогч бол одоо 600 мянган төгрөгийн шагналтай байгаа. Тийм болохоор бас шудраг сайхан өрсөлдөх нь зүйтэй гэж харж байгаа шүү. За дараагийн асуулт анхааралтай сонсороо. Монгол улсын үндсэн хууль хэдэн бүлэгтэй вэ? 13. 1 2 3 баярлаа. За 12. за худлаа байна. Монгол улсын үндсэн хууль хэдэн бүлэгтэй? 6. За баярлалаа. Баяр хүргэе. 6 бүлэгтэй шүү дээ. За анхааралтай сонсороо. Бохингийн эрээг юу гэж нэрлэдэг вэ? За явсан. За наашгаа яваад гараа. Бохингийн эрээг юу гэж нэрлэдэг вэ? Хааны болоо. Хаа буруу байна. Хоёр дахь хүн бохингийн эрээг юу гэж нэрлэдэг вэ? Юуны? Бохин. За бохин гэдэг амьтан байдаг. За манай одоо сумын 100 жилийн ой ном 80 жилийн ой номонд бас одоо хангахын уулын ховордсон ан амьтдын зураг тоо толгойтойгоо байгаа. За худлаа байна. За тэрэн дээр бол одоо бохингийн төл нэртэй бүгдээр байгаа. За 6 7 дахь хүн 8 дахь хүн. За явсан. 9 дахь хүн байна уу? Бохингийн эрээг. Бохин гэдэг амьтны тийм ээ Монгол улсын говьд цүлэр одоо байдаг энэ амьтны эрээг нь юу гэдэг юм болоо? За ингээд 10 дахь хүн. За шинэ асуулт асууя. За баахан амьтад хэсэг явах юм шиг байна. Гахааны төлөг юу гэдэг вэ? Тоороо. За баярлалаа. Хацтай тоороо бай. За нарийн жалгыг юу гэдэг вэ? Судаг. За хариултыг авъя. Сувг судаг гэж нэрлэн тийм ээ. За асуултыг дахин шинэ асуулт анхааралтай сонсороо. Туйл аялгуулан уншихыг яах гэдэг вэ? Яронер. 1 2 3 за баярлалаа. Туйл хайлах. За баярлалаа. Баяр хүргэе. Туйл хайлах гэж нэрлэдэг шүү дээ. За
Монголын зууны шилдэг арманыг нэрлэнэ. 1 2 3 за явсан. Монголд амир. За баяр хүргэе. Сумын за мөнх бат амжилттай хариулж байна. Монголын шилдэг арманыг, зууны шилдэг арманыг тонголог тамир гэдэг. За малын өвчүү гидсний урт үсийг юу гэдэг вэ? Нос. 1 2 Орт. 3 за баяртай. Махой. Болоро энэ ардаас хэлж байгаа хүмүүс бас буруу хэлээд байгаа тал байгаа шүү. Малын өвчүү гидсний урт үсийг юу гэдэг вэ? Савг. За баяр хүргэе амжилттай хариуллаа. Савг гэдэг юм байна шүү. За. За анхааралтай сонсороо шинэ асуулт. Дацан гэж юу хэлдэг вэ? Зам юу ламрын гэдэг үг. Ламын хэрэглээ хэрэгслөөр. За Суудаг сандал нь. за буруу байна. Арай жаахан өөр хэлсэн шүү. За дацан гэж юу хэлдэг вэ? Хоёр дахь хүн дацан гэж юу хэлдэг вэ? Датсан сурвал тийм багтай. За баяр хүргэе амжилттай хариуллаа. Лам уургын одоо шавлан суудаг оргоо номын газрыг бол одоо дацан гэж нэрлэдэг байх нь байна. За наашигаа яваарай. Наашигаа яваарай. Шинэ асуулт. За ямар амьтан нуруугаараа дээш харан хэвтэж чаддаг вэ? 1 2 3 за харамсалтай байна. За наашигаа яваарай. Ямар амьтан нуруугаараа дээш харан хэвтэж чаддаг вэ? Хүн лиз. За баяр хүргэе. Хошин асуулт байлаа. Амжилттай хариуллаа. Мэдээж хүн байлаа, тийм ээ. За. Анхааралтай сонсороо. 12 жилийн 10 дахь амтныг нэрлэнэ. Дахиад. 1 За баяр хүргэе. Амжилттай хариуллаа. За дараагийн асуулт анхааралтай сонсороо. Монголчууд хаан дуулахыг цээрэлдэг вэ? Орондоо. За баярлалаа. Амжилт хүсье. Сайн байна. За дараагийн асуулт анхааралтай сонсороо. Гүүний саамаар хийсэн цагаан эдэг юу гэдэг вэ? Ариг. За баяр хүргэе амжилттай хариуллаа. За дараагийн асуулт. 12 жил багтаж чадаагүй амьтныг нэрлэнэ. Тийм ээ. За баярлалаа амжилт хүсье. Мундаг хариуллаа. За наашигаа зогсороо. Хөөргөний ууд савыг юу гэж нэрлэдэг вэ? Дайлан. За баяр хүргэе амжилттай хариуллаа. За дараагийн асуулт анхааралтай сонсороо. Чингис хааны аавыг хэн гэдэг вэ? Эсвэг бай. За баярлалаа. Мэдж байгаа асуултыг хүн их огцом хариулт юм биш үү? За. Анхааралтай сонсороо. Дааланд хэдэн шагаа байдаг вэ? 70 дөө. 1 2 3 за гарлаа. За дааланд хэдэн шагаа байдаг вэ? 70 байхгүй. За буруу байна. Дааланд хэдэн шагаа байдаг вэ? Удaanх наашигаа яваарай. 70 да. За 1 Малын 70. 2 3 за гарсан байна. За наашигаа яваарай баха. Дааланд хэдэн шагаа байдаг вэ? 70 шагаа байдаг. За худлаа байна. Байдаггүй шүү. Дааланд хэдэн шагаа байдаг вэ? 1. За буруу байна. Буутсан. За. Наашигаа яваарай. За ишээ гарч байгаа төгч. Дааланд хэдэн шагаа байдаг вэ? 2. За мэдээж 2. За энэ асуулт нь бас буруу байсан юм шиг байна. Саяны асуултанд бүдэрсэн хүмүүс наашаа зогсчих. За саяны асуултанд бүдэрсэн 3 хүн явсан мөлөө. За яг нэг өгчих. За яг дараалалаар зогсчих. Дахиад ихнээсээ явчих. Аацтай байна шүү дээ та гэхгүй. Би өстэй. Чи хариуч юм шүү. Тийм үү? Би байна. Чи хариуц шүү. За байхгүй гэдэг хариулт нь зөв байсан байна. Буруу андуурч харсан юм байна. Sorry. За тэгэхээр та бол зогсон шүү. Шинэ асуулт асууна гэсэн үг шүү дээ. За. Дараагийн асуулт анхааралтай сонсоорой. За. Хүүгээсээ төрсөн хүүг юу гэдэг вэ? Ач. За баярлалаа амжилт хүсье. За дараагийн асуулт уршигаа яваараа. Яман сүргийн тэргүүнийг юу гэдэг вэ? Ухан. За энийг харин нэг мэдэх юм байгаа үст тийм ээ. За баярлалаа.
За дараагийн асуулт. Хан хөхий өшөөний лууг үний 2 дугаар хүүг хэн гэдэг вэ? За явсан нэгт хүн. Хан хөхий өшөөний лувсан дондов ноёны 2 дугаар хүүг юу гэдэг вэ? Хэн гэдэг вэ? За явсан. За энэ их тодорхой 5 нэр байдаг шүү. За лууг үний 2 дугаар хүүг хэн гэдэг вэ? За 1 2 3 за явсан. За асуултууд жоохон хүндэрч байгаа. Лууг үний 2 дугаар хүүг хэн гэдэг вэ? Мэдгүй. За явсан. За 3 дахь хүн. За лууг үний 2 дугаар хүүг хэн гэдэг вэ? За лууг хүн буюу хан хөхий өшөөний алдарт ноён соён гэгэрүүлэг жаруу наригч лувсан дондов ноёны за хүүхдүүдийн нэр их тодорхой байдаг. За эдгээр их хүүхэд багчууд бас одоо түүхийн хичээл үзэж их хэслээсээ өшөөс их сайн харах хэрэгтэй. За 6 дахь хүн. Явсан. За энэ одон дуусж байгаа хүмүүс хасагдаад эхэлж байгаа штэ. Манай хасагч эхэлж байгаа хүмүүс ингээд нэг тийшээгээ гараад байж байгаараа нийт оролцогчид бас нийтээр нь гардуулах гарын бэлэгтэй байгаа. Нэг мөр үгүй те. А тийм үү. Заахгүй. За. Лууг үний 2 дугаар хүүг хэн гэдэг вэ? За. Худлаа байна. Худлаа байна. За наашгаа яваарай. Лууг үний 2 дугаар хүүг хэн гэдэг вэ? 6 дахь хүн үү? 7 дахь хүн. За байхгүй болсон. За. За 10 дахь нь ингээд дуусж байгаа юм байна те. За лууг үний 2 дугаар хүүг хэн гэдэг вэ? За. За болсон. За шинэ асуулт 10 дахь хүн. За шинэ асуулт. 2 настай өхрийг юу гэдэг вэ? Пиро. За баярлалаа, амжилт хүсье. За Монгол ардын зүүр үгэнд гаднаа гяланцэг дотроо юу гэдэг вэ? Хяланцаг. За 1 2 3 за худлаа байна. Уршига зөксөрөө. Монгол ардын зүүр үгэнд гаднаа гяланцэг дотроо юу гэдэг вэ? Паланцаг. За баярлалаа, амжилт хүсье. Паланцэг гэдэг юм байна. За анхааралтай сонсороо. Хавар засайлахад гардаг гамшигыг юу гэдэг вэ? Үер. За баяр хүргэе. Үер. За шар усны үер тийм ээ. За асуултыг анхааралтай сонсороо. Монголчууд аавын талын хамаатныг за энэ дахиад орсон юм байна. За домогт тэмээний эврийг ямар амтан авсан гэдэг вэ? За баяр хүргэе. Хилсэн шүү. Сая хилсэн шүү. Энэ талаас тийм байхгүй шүү. Цаашаа болоор энэ орохгүй тусдаа байгаа хүмүүс холдороо. Бүр цаашаа нэлээд хол гаргана шүү. За. За хөөрөгний толгой хийдэг чулуу 9 эрдэнийн за баяр хүргэе. За шууд баавартай хариулж байгаа юм байна. За. Монголчууд ямар хүүхдийнхээ өсийг дэгш настад нь авдаг вэ? Охин. За баяр хүргэе. Зүг байна. За дараагийн шинэ асуулт. Тэмээ адуу өхрийг ямар мал гэдэг вэ? Бод. За баяр хүргэе. За. Халуун цогтой үнсийг юу гэдэг вэ? Нурм. За баяр хүргэе. За одоо асуулт нэлээд хүндэрч орж ирж байгаа. Байхгүй болсон шүү. Нэг. Наана бүр тоггүй болчихшоо. Байхгүй байна. Нэг. 1 2 Одоо хасагдах хүмүүс хэрэг байна. 1 2 За. За цаашаа үргэлжлэе. За 1986 онд хэвлэгдсэн өгөөжтэй нутгийн өнгө хан хөхий өшөөний тухай номыг хэн зохиосон бэ? Мэдхгүй шүү дээ. За нэгт хүн. За 1986 онд хан хөхий уулын тухай өгөөжтэй нутгийн өнгө ном гарсан байдаг. Баргалж айл гэр болгонд байдаг. Энэ номыг хэн зохиосон бэ? За 2 дахь хүн. Өгөөжтэй нутгийн өнгө номыг хэн зохиосон бэ? За явсан. 3. Өгөөжтэй нутгийн өнгө номыг хэн зохиосон бэ? 4.
За өгөөчтэй нутгийн өнгө номыг хэн зохиосон бэ? За олон жил сум нэгдлийн дарга хийсэн хоожин дарга зохиосон. За авир мэд дарга бол үнэхээр бааварлж идэм байна. За баяр хүргэе. За асуулт 3-4-тэй тойроход бол нэг жалдалгүй явж байгаа оролцогч. За цагаан архан сумын бэлэг тэмдэг логоны суурийг яагаад бор өнгөөр хийсэн бэ? 1 2 3. За нэгтгэн. За цагаан архан сумын шинэ логоны суур өнгийг яагаад бор өнгөөр хийсэн бэ? Гацар зүтгэж хийсэн. За байхгүй хариулт буруу шүү. За цагаан архан сумын бэлэг тэмдэг логоны суурийг ямар өнгөөр бор өнгөөр хийсэн нь ямар учиртай вэ? Бэлэг тав. Амгалан тав. За буруу байлаа. Юу лээ? Бор өнгөөр хийсэн дээ. За бор өнгөөр хийсэн нь ямар учиртай вэ гэж. За одоо бэлэг байшин гэдэг үржил бор өнгө. За буруу байлаа. Сэргэлэн буудах гэж оролдсон биш амжилтгүй боллоо. За 3 дахь хүн 4 дахь хүн цагаан архан сумын бэлэг тэмдэг логоны суурийг бор өнгөөр хийсэн нь ямар учиртай вэ? Газар шируулстгаа мэдлэлтгаж хийсэн болоо. За мэдээж бэлэгдсэн тодорхой. Гэхдээ онсон нэр бол ирэхгүй байна. Цагаан архан сумынхаа түүхт одоо номыг аваад үзсэн болвол хамгийн ихэн дээр тодорхой тайлбартай байж байгаа. За явсан. Хэд хүн болчих вэ? 5 дахь хүн. За одоо 6 дахь хүн. Цагаан архан сумын бэлэг тэмдэг логоны суурийг яагаад бор өнгөөр хийсэн бэ? Газрын өнгөр хийсэн. Буран. За хариулт буруу. 7 дахь хүн. За цагаан архан сумын бэлэг тэмдэг логоны суурийг яагаад бор өнгөөр хийсэн бэ? Амар амгалан мөнхөд турших. За буруу байна. 8 дахь хүн. Уул усаа бэлэгдэж хийсэн болов шүү. За буруу. Тэгтээ яг онсон нэрлэлт бол ирэхгүй байна. 9 10 дахь хүн мөнх 2. Заавал нэршилтэй. Бэлэгдсэн нэг нэршлэлээ. Тий бэлэгдсэн зүйлийг яагаад тэгж бэлэгдсэнийг ярих ёстой хэлэх ёстой. За цаг болсон. Ой номноос аваа харж штэ. Одоо энэ асуултнуудаа юуг нь хэлэлгүй байж байгаа. Сүүл рүүгээ асуулт хүндрэхээр хариулаагүй асуултнуудаа эргүүлнэ штэ. За би энэ асуултнуудаа тэмдэглээ явъя. Хариулаагүй асуултнуудыг. За шинэ асуулт 10 хүн хариулж амжаагүй учраас дараагийн шинэ асуулт. Цагаан архан сумын туг далбааны цагаан өнгө юуг бэлэгдсэн бэ? Цагаан. За буруу. За цагаан архан сумны лого тугны хамгийн урдд байгаа цагаан өнгө юуг бэлэгдсэн бэ? За 2 дахь хүн. За цагаан архан сумны туганд байдаг цагаан өнгө юуг бэлэгдсэн бэ? За буруу. Мөнх цасыг хэлсэн болов. За буруу. 4 дахь хүн 5 дахь хүн. 5 шиг. Буруу. За үгүй гадар нутгийг бэлэгдэг хүн. За сүү гэж хариулдаг хүн алдсан байгаа. За цагаан архан сумын туг далбааны цагаан өнгө юу бэлэгдсэн бэ? 6 дахь хүн тийм үү? За буруу. Одоо ингэ босноо. За энэ ерөнхийдөө нөгөө сум орон нутгийн ард иргэдийн одоо цайлган сэтгэлийг бэлэгдсэн гэж одоо ижлэл болгон оруулж өгсөн байлаа шүү. Бас зочид гээчд хүмүүс бас мэдээд авч байгаа тийм ээ. За дараагийн асуулт. Цагаан архан сумын цуг далбааны хөх өнгө юуг бэлэгдсэн бэ? За баяр хүргэе. Хөх тэнгэрийг бэлэгдсэн гэж орсон байсан. Онсон нэр нь болохоор за наашгаа яваад өгөөрэй. За сумын туг далбайг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хэдэн онд баталсан бэ? 1 2 3 за явсан. За наашгаа мэдчихвэл шууд яваад өгөөрэй. За мэдээж одоо сум орон нутгийн туг далбайг бол одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж баталдаг байгаа хэдэн онд хамгийн сүүлд баталсан бэ? 2011. За буруу байна. Буруу байна. 3 дахь хүн. Буруу байна. Буруу байна. 4 дахь хүн. 2021. За баяр хүргэе. Үнэхээр энэ одоо уншсан болтой байна. 2021 онд хамгийн сүүлд иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж цагаан архан сумынхаа туг далбайг одоо шинжлэн баталсан ийм зүйл болсон байна.
За анхааралтай сонсороо. Мондөөхөө нуур гэдэг сумын сүл дууны үгийг хэн зохиосон бэ? 1 2 3. За амархан асуултан дээр бол хурдан тоолно. Сумын сүл дууны үгийг хэн зохиосон бэ? 1 2 3. За чи бол бүр гол хоёр. За хоёр дахь хүн 1 2 3. Сумын сүл дууны үгийг хэн зохиосон бэ? За энэ хаварчин клип нь хийгдсэн шүү. За ингээд хэдэн хүн явчих 7. За. За баяр хүргэе яруу найрагч, соёнг гэрүүлэгч, ардын боловсролын тэргүүний ажилтан Алтан гадсууданд бид үүдийн хайртай багш Буудаан Гамбат бичсэн. За мөн одоо шавнар нь энэ жил сайхан одоо клип хийж дурсжуулан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ос хоёр дуучин дуулсан байгаа. За дараагийнх нь анхааралтай сонсороо. Сумын сүл дуу Мондөөхөө нуур дууны аяыг хэн зохиосон бэ? За баяр хүргэе. Азтай байх шиг байна. За асуулт бол дараалалаараа явж байгаа. За дуу гүн лувсан дундуу ноёны 3 дугаар хүүг хэн гэдэг вэ? Данжир илүү данжир. За нэгт хүн дуу гүний 3 дугаар хүүг хэн гэдэг вэ? За явсан. Хоёр хүн явсан. Дуу гүний 3 дугаар хүүг хэн гэдэг вэ? Цагаан жуурна. Урдлын хүнээс цагаан жуурны бэлгүй шүү. За дуу гүний 3 дугаар хүүг хэн гэдэг вэ? За дөрөвт хүн дуу гүний 3 дугаар хүүг хэн гэдэг вэ? За буруу байна. Дуу гүний 3 дугаар хүүг хэн гэдэг вэ? За буруу байна. Буруу байна. Энэ 80 жилийн номдор дахиад дээрэс нь Үнэр баян хан гүхийн номон дээр тодорхой байлаа шүү. За дуу гүний 3 дугаар хүүг 10 нутсан уу? За тэгвэл шинэ асуулт. Нэг зэмлэлээ. За уус аймаг анх хэдэн онд дөрвөд нэрээ гэж уус нэртэй болсон бэ? 95. За буруу байна. За уус аймаг анх удаа хэдэн онд дөрвөд нэрээ уус нэрээр солисон бэ? За буруу байна. Бас буудчих гээд оролдож явах шиг байна. За буруу байна. За уус аймаг анх удаа хэдэн онд дөрвөд нэрээ уус нэрээр солисон бэ? За одоо солиё. За энэ асуултыг хадгалъя. За анхааралтай сонсороо. Монгол бичгээр адуу гэдэг үгийг хэрхэн галиглан бичдэг вэ? За буруу байна. За монгол бичгээр адуу гэдэг үгийг хэрхэн галиглан бичдэг вэ? За баяр хүргэе амжилттай хариуллаа. Сайн байна. За анхааралтай сонсороо. Сумын засаг дарга асан Болдбаатар анх хэдэн онд цагаан архан сумын засаг даргаар томилогдож байсан бэ? За маш олон жил хийсэн хүн болгон айл болгон бол ерөнхийдөө мэдчихэдэг юм хариул. 1 3 байна. За сумын засаг дарга асан Болдбаатар дарга анх хэдэн онд сумын засаг даргаар томилогдож байсан бэ? 1 3 байна. За одоо 5-аар явъя хүмүүс төрж байгаа учраас. 94. За буруу байна. Ингээд 3 дахь хүн нөө. За 4 5 таараар л дуусах юм байна да. Мэдж байгаа да та бол. За хугацаа болсон. Болчоо. За 1990. За буруу байна. Зөв шүү дээ. 92 онд үндсэн хууль баталгаа дахин сонгууль. Энэ өчигдөр өөрөө би номноос харсан энэ 92 гэж байлаа шүү. 92 үндсэн хуулиар сонгууль болсон. Эхлээд 90 онд бас баталгаатай зөв наач. 18 жил сумын засаг дарга хийсэн шүү. За энийг давталж харъя. За номноос бол 92 гэж харсан. Гэхдээ энэ нөгөө үндсэн хууль батлагдсан үгүй гэж. За хариултыг авъя. За энд бас нэг юм асуулт байна. Анхааралтай сонсоорой. Цагаан хайрхан сумын багууд анх хэдэн онд иргэдийн хуралтай болсон бэ? За 92 хүргэе. 1992 онд юм байна. За манай өнөөдрийн анхаа тэмцээнд оролцсон оролцогчид бүгдээрээ гарын бэлгээ аваад байцгааж агараа.
За бүгдээрээ явуулгыг тун удахгүй бид бүгдээ анхаа тэмцээний ялагч тодорхож байгаа учраас бүгдээрээ байж байгаарай. За анхааралтай сонсороо. Цагаан хайрхан сумын засаг даргын тамгын газар анх хэдэн албан хаагчтай байгуулагдсан бэ? 1 2 3. За хариулт 3 байна. Хариулт 3 байна. Цагаан хайрхан сумын засаг даргын тамгын газар анх хэдэн албан хаагчтай байгуулагдсан бэ? За 3 байна. 2 дахь хүн. За 3 байна. За 3 байна. 4 дахь хүн. За энэ дээр хариулж чадахгүй солигдох юм байна. Тийм. Засаг даргын тамгын газар гэсэн. За 3 байна. За шинэ асуулт. Шинэ асуултаас өмнө нэг мэдээлэл хэлж байгаа түрүүний асуулт байна. Тэр Бодолтор даргын тухайд яг сумын засаг дарга 18 жил ажилласан юм баггүй юу? 2008 оны сонгуулиар чиглүүлэгдээд бид нар бас нөгөө дараагийн ажлыг авч ирсэн учраас нарийн сайн мэдж байгаа. Тэгээ 90 онд болохоор нөгөө анхны засаг дарганы нэгж гэдэг юм чи 92 оны шинэ үгсэн хуулиар 92 онд анхны сонгуул болоод тэрнээс нь тооцсон 92 гэж явж байгаа. Түүнээс яг хийсэн хугацаа нь бол 90 оноос 18 жил сумын засаг дарга хийсэн юм байгаа шүү. За ойлголоо. Энийг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. За өнгөсгөө харсан хүнд бол 92 оноос гэж бол харагдаж байсан. За энэ дээр бол лавдах харъя. За дараагийн шинэ асуулт. 2022 оны байдлаар Увс аймгийн цагаан хайрхан сум хэдэн өргөтэй болсон бэ? 603 билүү 2 үлээд ярих шүү дээ. За хариултыг авъя. Үнэхээр нарийн тогтоосон байна. 602 өргөтөө болсон юм байлаа. За 2022 оны байдлаар цагаан хайрхан сумын хүн амын тоо хэд хүрсэн бэ? 2000. За онцгой хариулт бол биш байна. За 2022 оны хүн амын тоотлогын байдлаар цагаан хайрхан сумын хүн амын тоо хэд хүрсэн бэ? 2001. За онцгой хариулт бол биш байна. Мэдээж багцаалтсан хариултыг бол тоон үзүүлэлтээр авахгүй. За байхгүй бол дахиад хөрөн шүү дээ таагруу. 2000 хэд оны байдлаар? 2022 оны байдлаар. 2178 орчимд байсан да. Тийм л байсан да. За яг нарийн онсон зүйл биш учраас дахиад явъя. Гуруула зогсчихъя. Тий, дахиад мөнх бат урдалтаа зогсчих тий. За энэ бол яг он тоо тоолол дээр бол яг нарийн онсон багцаалтсан биш тоог авъя гэж бодож байна. За Увс аймгийн цагаан хайрхан сумын хүн амын тоо 2022 оны Монгол улсын хүн амын тооллогоор бол 2123 болсон юм байна. За тэгэхээр бас нэг 2100 авцаа гэж багцаалж байгаа хүн бол ямар ч байсан мэдээлэл авсан, харсан байна гэсэн үг маш сайн байна. За ингээд дараагийн асуулт, шинэ асуулт. За жаахан хөнгөн асуултууд асууя. За Илжгэн Ошууныхан анх хэдэн онд Увс аймагт хариалагдсан 3 сум болон задарсан бэ? За шууд явсан. За сувдаа өдрөх юм байна. 1714 онд ирээд 1726. 3 байна. 3 байна. За Илжгэн Ошууныхан анх хэдэн онд Увс аймагт хариалагдсан 3 сум болон задарсан бэ? За хуучин Хантаашрын уулын аймгийн Ханхгийн ушуу гэж байж хагаад 1931 онд Увс аймгийн бүрэлдэхүүнд орж ирээд цагаан хайрхан өндөр зүүн ангаас 3 сум бол задарсан. За баяр хүргье. За ингээд өнөөдрийн одоо асуулт хариулт анхаа тэмцээний тэргүүн ялагч бол тодорхой боллоо. За харин одоо 2-3-т оролцох одоо залуучуудыг бол одоо дарааллын ёсоор дахин асуух нэ. За анхааралтай сонсоорой. Ханхгийн ушууны луу гүн Лувсан дондов ноён хэддүгээр зуунд амьдарч байсан бэ? 13. Юу 13 он вэ? За нөгөөх нь араас нэрэд бас удлаа буддээ. За анхааралтай сонсороо. Лувсан дондов ноёныг өөрөөр нэрлдэг нэг нэр байсан. Тэр нэр нь ямар нэр вэ? Луу гүн биш. Луу гүн биш шүү. Луу гүн гэдэг нь бас тоолгон шин нэр штэ. Өөрөөр ард түмэн дундаа бас нэг нэрээр нэрлэдэг байсан. Луу гүн биш үү? За биш дахиад зогсороо. За энэ бурхан жанжин ноён гэж ард нийтээр нэрлэдэг байсан. Ард түмэндээ одоо хамгийн их хайртай ариун сэтгэлээ дэвссэн ард түмнийхээ төлөө ийм сайхан хүн байсан учраас бурхан жанжин гэж хүнддэгдэг байжээ гэж. За луу гүний мэндэлснээ 170 жилийн ой хэдэн он тохиох вэ?
170 жилээ. Тий 170 жилийн хойно хэдэн он тохиох вэ? 2000 юу? 25 он. За буруу байна. Наашгаа явууч юу яаж байгаа юм шиг яаш. За. Дуугүний мэдлэсний 170 жилийн хэдэн он тохиох вэ? За буруу байна. За, Дувсан Дондов ноён буюу Луугүний мэндэлсний 130 жилийн 170 жилийн ой бол одоо ирэх 2024 онд одоо дохиож хангахын өшөө нутаг даяараа одоо сайхан баярлан цэнгэх. За наашаа зөксөрөө. Цагаан архан сумын түүхт 70 жилийн ой номыг хэн хариуцсан гаргасан байдаг вэ? Түмэн. За буруу байна. За наашаа зөксөн. За 70 жилийн номыг одоо манай Эрхэм Майр тогш Монгол хэл уран зохиолын багш бичиг үсгийг тэн түгээн дэлгэрүүлэгч соён гэгэрүүлэгч Дембүүгийн цэрэнд орж огш маань хариуцсан гаргаж за 80 оны номыг бол одоо Түмэн Жаргал огш маань гаргасан байдаг шүү. За дахиад асууя. За цагаан архан сумын хамгийн отхон иргэдийн урлын дарга хэм бэ? Шинэ. За наашаа яваарай. За дараагийн асуулт. Цагаан архан сумын анхны нэрийг юу гэдэг байсан бэ? Туран. За баяр хүргэн 1931 он Туран сум нэртэйгээр байгуулагдж байсан. За цагаан архан сумын анхны цагдаа хэн байсан бэ? За 1 2 3. За сувда байна уу? Байхгүй юу? За таяр чи одоо яалтаа нэлээ. За цагаан архан сумын анхны гавьяатыг нэрлэн. Байхгүй юу? Биш шүү. За. Таяр хариулахгүй байсараад миний асуулт дуусах юм биш үү? Гурван байртай. Энэ хоёрыг л одоо ямар ч хийсэн барилдуулах уу? За ингээд асуултуудыг үргэлжлэн асууя. Цагаан архан сумаас за ардын их хурлын депутатаар хамгийн олон удаа сонгогдсон иргэнийг нэрлэнэ. 3 удаа нэг хүн сонгогдсон байдаг. Биш. За та хоёр хариулахгүй юм байна дөө. За жахнаас зогсож байгаа. За Сүхбаатарын зам нэгдлийн анхны дарга хэн бэ? Гоож. За буруу байна. Сүхбаатарын зам нэгдлийн анхны дарга хэн бэ? Хооцнаар. За буруу байна. За анхааралтай сонсороо. 17 дугаар жарны хөх бар жил 3 бар давхцсан энэ өдөр 3 алдартай хүмүүн хангахын өшөөнд мэндэлсэн байдаг. За эдгээр 3 хүний нэрийг нэрлэнэ. Сонсож байгаагүй юу? Нэгийг ч мэдэхгүй юу? Тийм хүмүүс байхгүй шүү. За энэ болохоор одоо энэ 3 бар давхцсан 3 одоо гайхалтай төрсөн хүн нь болохоор нэг нь одоо Лувсан Дондов ноён, нөгөөх нь Даншигын их авраг Ламжив аврага, за нэг нь бол одоо улс төрийн зүтгэлтэн Шилийн сайр Жүгдэр гэсэн 3 хүн одоо нэг өдөр төрсөн байдаг. За эдгээр 3 хүн бол одоо Ошоо нутгийг цаанаас хамгаалах, нэрийг гаргах ийм өвдөстэй 3 хүн 3 бар давхцсан өдөр төржээ гэж үздэг юм байна. За анхааралтай сонсороо. Алдарт сайвар халтар морийг унаж Алтайн уулсыг давсан хүнийг нэрлэнэ үү? Хамгийн анх. Биш. Бууцаар талаарх юм байна л дээ. Юм харахгүй л энэ та. За энэ хүнийг айвах мэдэж гинөө. Биш. За энэ болохоор алдарт нөгөөдөө сайвар алтар морыг хязаал өрөө байхад нь аюур гэдэг хүн одоо адуунаас нь шилж сойж унж Алтайн уулыг давж ирээд энэ үнэхээр энэ одоо мундаг хурдан мор юм аа гэдэг тэр хязааланда тэр жилдээ бас одоо улсын том баяр наадам төрүүлж Даншиг төрүүлсэн. Тэрнээс хойш одоо Манж аманд олцлогдсон ийм түүхтэй байдаг. За анхааралтай сонсороо. Сайвар алтар Манжийн амбангийн гараас Бээжингээс хэдэн удаа зугтаж гүйжирсэн бэ? 3. За буруу байна.
10 ч шиг. За Бээжингээс Монгол морийг 10 удаа гүйлгээд байгаарай. За. За анхааралтай сонсороо. Цагаан архан сумын хүн эмнэлэг анхан хэдэн онд үүсэн байгуулагдсан бэ? За Мөнхбатын хувьд хүн эмнэлэгт ажиллаж байсан хариулт боломжтой. Цагаан архан сумын хүн эмнэлэг анх хэдэн онд үүсэн байгуулагдсан бэ? За байхгүй байна. 31. За буруу байна. За. За анхааралтай сонсоорой. Хүн эмнэлгийн хамгийн анхны сувлагч хэн байсан бэ? Нэг сувлагч, нэг туслах одоо ажилчинтай хоёрхан хүний бүрэлдэхүүнтэй үүсэн байгуулагдажсэн. За одоо ингэхээр зарим нь хитрхийн амархан болоод төрүүлж хариулсан төрүүлж гээдэг. За цагаан архан сумын соёлын төв хэдэн онд ямар нэртэйгээр байгуулагдсан бэ? Нэр он хоёрынх нь нэгийг тодорхой хэлэх юм бол хариултыг шууд авъя. За байхгүй байна. Мөнхбат байна уу? Клуб биш шүү. За энэ Улаанбулан нэртэйгээр 1930 онд байгуулагдчихсэн юм байна. За тэгвэл ингээ соёлын төвд анхны уран бүтээлчид хамгийн ихэнд ямар жүжигийг дэглэн ард иргэдэд тоглож байсан бэ? За хариултыг авъя. Сувдаа зөв хариулсан. За учиртай 3 толгой жүжигийг хамгийн анх Улаанбулан нэртэйгээр одоо байгуулсан соёлын төв клубудаа бол одоо амжилттайгаар тоглон тавьж байсан юм байна. За гэх мэтчлэн аль болох одоо түүх соёл за дээрэс нь төрлөх сумын маань түүхэд 100 жилийн ой болж байгаа учраас аль болох сум орон нутгийн үүсэл хөгжил хангахын өшөөний язгуур өв соёл ёс жаягтай холбогдлоо асуултуудыг бас боловсруулахыг зорилоо. За ингээд ирэх юм энэ удаагийн анхаа тэмцээнд оролцсон оролцогчдыг бас хүндэтгэлийн асрын өмнө урьж байна. За мөн одоо Ардын өмсгөлийн 102 жил за мөн Увс аймгийн Цагаан архан сум үүсэн байгуулагдсан яруу алдарт 100 жилийн ог тохиолдуулан ихтгэл дэлгэнчүүд төрийн бус байгууллагаас Цагаан архан сумынхаа хүүхэд залуучууд төрийн албан аагчид албан секретэн ахмадуудынхаа өмнө одоо асуулт хариултын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Ингээд шагналыг гардуулж энэ төр хөрөлцөн ирсэн наадамчин олон та бүхэнд бас баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлнүү хэмээн ихтгэл дэлгэнчүүд төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч байгууллагын тэргуун эдийн засаг хөгжлийн төрийн нарийн бичгийн дарга ноён Ташбүрв таныг хүндэтгэн урья. За ингээд түүхт 100 жилээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа цагаан арханчуудаа баярын мэндийг хүргье. Түүхэн 100 жилийн хугацаанд хүний хөгжлийг өндөрсгөж, өрсөлдөх чадварыг бий болгож, өв уламжлалаа өнөөдрийг хүртэл тээж ирсэн Монгол Улсын одоо Улаанбаатар хотоос салслагдсан энэ одоо газар нутгийг сахин хамгаалж, малчгуугаа өсөн үржүүлж Монгол Улсын түүх, өв соёлыг уламжлан тээж ирсэн та бүхнээрээ бахархаж байна. Ингээд дахин та бүхэндээ баярын мэнд хүргээд өнөөдөр төрийн бус байгууллага буюу Итгэн дэлгэнчүүд төрийн бус байгууллагаас зохион байгуулсан асуулт хариултын тэмцээнд амжилттай оролцсон та бүхэндээ талархлыг илэрхийлж баярын мэндийг хүргээд шагналыг гардуулъя. Итгэл дэлгэнчүүд төрийн бус байгууллагын маань өрөө бол өрсөлдөх чадвартай өв соёлоо бий болгосон Монгол хүний төлөө гэсэн ийм одоо зорилгыг тээж өв соёлыг уламжлан үлдээх өрсөлдөх чадварыг бий болгох итгэлт хүмүүний төлөө ажиллахаар одоо зорилго нэгттэй залуучуудын одоо бий болгосон төрийн бус байгууллага байгаа. За олоолаа оролцсон. 50 орчим. Хэлтгүүд маань ингээд мэд шалгарсан байна. За өнөөдрийн нэг байхгүй л байгаа. Авах чинь хэдээс хэд оны орлон дөрвөлээ. Аймаас 10. Болгочтой бэлэг болгон
50 хүний хүрээнд бүх насны онцлогтойгоор санаачлан зохион байгуулсан анха тэмцээний маань ялагчд тодорлоо. Ингээд шагналыг гардуулан баяр хүргэе. За 3 дугаар байраас эхлэн унш танилцуулъя. Өргөмжлөлөө Эрхэм гүндэт Г Мөнхбатанд итгэл дэлжигчид төрийн бус байгууллагаас санаачлан цагаан архан сумын иргэдийн төлөөлөгчдийн уралдаан хамтран цагаан архан сумын 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан анха тэмцээнд түүхэн өв уламжлал ёс заншлын мэдлэгээс орж 3 дугаараар эзэлсэн талархан илэрхийлж өргөмжлөлөө мөнгөн шагналаар шагнав. Өв уламжлалаа хадгалсан өрсөлдөх чадвартай итгэл хүмүүний төлөө итгэл дэлжигчид төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Бүрээдийн Дашбарв 2023 оны 7 дугаар сарын 22 гэсэн өргөмжлөл 200 мянган төгрөгийг гардуулан баяр хүргэж байна. За ингээд сумын заан цолтоо эрхэм сайхан залуу маань ус одоо төрлөх сумынхаа 100 жилийн босгон дээр үндэсний өвөг соёл, өв түүхийг харуулсан асуулт хариултын тэмцээнд амжилттай оролцож 3 дугаараар эзэлсэн явдлаа салуун баяр хүргье. За ингээд энэ удаагийн итгэл дэлжигчид төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулсан асуулт хариултын тэмцээнд оюун ухаанад ажиллан 2 дугаар байрыг эзэлсэн оюун сувтанд өргөмжлөл 400 мянган төгрөгийг гардуулан баяр хүргэж байна. За энэ жил шинэхэн сургуулаа төгсөж ирсэн түүхийн багш мэрэгжилтэй ийм багш байгаа. За ус мөрөн уул уснаас олон сайхан алдаргаа баятнуудыг төрүүлэн гаргасан. За сум орон нутгийнхаа нэрийг өндөрт гаргасан боловсролын салбарын одоо мундаг сэхэтэн болороо гэж эрхэм дүүгэн ёроё. За энэхүү асуулт хариултын тэмцээнд өөрийн дуршлаг оюун ухаан, оюунлаг байдлаараа нийт одоо хүүхэд багчууд, ирээдүйн их эрдэмтэн залуучууд ахмадуудыгаа манлайлан амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэн 2008-аас 12 оны сумын иргэдийн төлөөлөгчдийн урлын даргасан эрхэм Б авир мэд таныг шагналаа авахыг урьж байна. Өргөмжлөл 600 мянган төгрөгөөр шагнаж урамшуулж байна. Ингээд хангахын өшөөний итгэл дэлжигчид төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Дашбарв ах маань гардуулан баяр хүргэж байна. Үнэхээр энэ бас одоо мэдлэг оюунаараа залуусыгаа манлайлан нийт асуулт хариултын явцад нэгхэн удаа алдаж одоо 2 одтойгоор одоо хол тасархаа төрүүлэн өнөөдрийн оюун ухааныг сорьсон асуулт хариултын тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэн авир мэд ахтай гэр бүлд наз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Төрлөх сумынхаа 100 жилийн төгөлдөр сайхан тэмдэглэл өнгөрүүлээрэй. Ингээд анхаарал хандуулан хамт байсан нийт хүмүүстээ баярлалаа. Ингээд Увс аймгийн цагаан архан сум үүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдартай 100 жилийн ойд хүндэтгэл үзүүлэн группийнхаа зүгээс хүрэлцэн ирж асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж нийт одоо бүх насны онцлогтой 50 хүнийг хамруулан 50 хүнд одоо дурсгалын зүйл гарын бэлэг гардуулж за мөн одоо эхний 3 хүнд 3 дугаар арын шагнал 200 мянган төгрөг өргөмжлөлөө. За дид байрын шагнал 400 мянган төгрөг өргөмжлөл, тэргүүн байрын шагнал 600 мянган төгрөг өргөмжлөлийг гардуулан нийт цагаан арханчуудтай бэлэг барьсан итгэл дэлжигчид төрийн бус байгууллагынхаа үүсгэн байгуулагч тэргүүн болон эрхэм одоо удирдгцэн хөдлийн залуустай бүгдээрэнд нийт цагаан арханчуудынхаа нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлж ажилд нь амжилтын дээдэг, амьдралд нь жаргалын дээдэг дахин хүсье өрөөё. Анхаарал хандуулж хамт байсан явдал төлөв их баярлалаа. За ингээд өнөөдөр түүхэн 100 жилийн огоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа Увс аймгийн цагаан архинчуудаа та бүхэндээ түүхэн 100 жилийн он одоо баярын мэндийг хүргье. Та бүхэндээ бас бэлэг барих зорилгоор итгэж элчинчүүд төрийн бус байгууллагын залуучууд байна. Өнөөдөр анхаа уралдаан тэмцээнийг одоо зохион байгууллаа. Энэ одоо арга хэмжээ маань зорилго нь бол өв соёл, үүх түүх, ёс заншлаа цаашид одоо хадгалан үлдээх, бусдад түгээхэд одоо зориулсан ийм одоо арга хэмжээ болж өнгөрлөө. 7 хоногийн туршид одоо сурчлагын мэдээлэл явуулсны одоо үр дүнд 7 хоногийн хугацаанд бас хүмүүс маань үүх түүх, өв соёлынхаа талаар мэдлэгээ сэргээж тодорхой хэмжээний мэдлэг бас нэгнээсээ одоо солилцож хуваалцсан ийм одоо өндөр ач холбогдолтой болж байна гэж ингэж үзэж байна. Тэгээд идэвхтэй сайхан оролцсон салбарын төлөөлөл за одоо 12 дугаар анги төгсөж байгаа оюутнуудаас хүүхд сурагчдаас ахуулаад олон малчдын төлөөлөлгээд олон хүмүүс оролцож 50 хүний бүрэлдэхүүнтэй одоо энэ арга хэмжээг зохион байгуулад өнгөрлөө.
Итгэл жилжигчүүд төрийн бас байгууллагын маань бидний охин ураа болвол өв уламжлалаа хадгалсан өрсөлдөх чадвартай итгэлт хүмүүсийн төлөө. Энэ ураа маань бол одоо Монгол улсад хамгийн одоо бахархалтай зүйл бид бүхэн монголчууд цөөхөлөх нэ. Энэ цөөхөлхнээ зүйл бол одоо энэ дэлхийн нийтийн одоо даяаршлын 100-д бол бид ондоочлоор ялангуяа энэ өв соёл, өвөг түүхээр бахархаж энийгээ бол өвлөлөн үлдээж энэ Монгол улсад бий болсон одоо энэ өв соёлыг дэлхийн нийтэд одоо түгээн бахархлыг бий болгох. Ингэснээр бид бүхэн бол ажил жуулчлалыг одоо өргөжүүлэн хөгжүүлж Монголыг сонирхсон одоо ажил жуулчлалын тоог нэмэгдүүлэх. Энэ одоо дэлхийн нийтийн даяаршлын одоо олд амжилтаас монголчууд бид нар одоо суралцах гэдэг ийм одоо том амжилтууд бид бүхний одоо энэ өв соёл түүхийг бий болгосноор түүхийг улбааж үлдээж байгаа бий болж байгаа. За өрсөлдөх чадвартай гэдэг нь бол орчин үеийн дэлхийн дахны өндөр хөгжилтэй орнуудад өрсөлдөх чадвартай, эрдэм мэдлэг, авиас чадвартай, спортын болон бусад бүх төрлөөр одоо өрсөлдөх өндөр чадвартай залуучууд нийгэмссэн ийм одоо соёлтой, ёс суртахуунтай өндөр мэдлэгтэй ийм залуучуудыг бэлтгэхэд манай төрийн бас байгууллага бас чиглэж байгаамаа. За тэгээ хамгийн одоо төгсгөлд нь хийх зүйл бол итгэлт хүмүүний төлөө гэдэг. Хүний итгэл гэдэг бол хамгийн одоо том зүйл. Итгэлийг алдахгүй ийм одоо зүйлийг бий болгож явах нь бол энэ монголчууд бидний одоо хамгийн гол эрхэм чанар онцлог зүйл юм аа. Тэгэхээр энэ үдийг одоо тээж явж байгаа энэ сайхан 100 жилийн туршид энэ баатарлаг зоригтой итгэлтэй энэ хүмүүсийнхээ дунд итгэл дэлжигчүүд төрийн бас байгууллагаас өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаадаа их баяртай байна. За ингээд та бүхэндээ дахин 100 жилийн одоо баярын мэндийг хүргэе. Өв уламжлалаа хадгалсан өрсөлдөх чадвартай итгэлт хүмүүний төлөө